Дундгой аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн вакуум өрөөний тогтцол тоног төхөөрөмжийн ажлыг Дундгой аймгийн засаг даргын тамгын газар ашид үйлдвэрлэлийн компани гэрээ байгуулан гүйцэтгэж 2025 оны 9-р сарын 24-ний өдөр барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комисс ажиллаж нийт гишүүдийн үүрэг даалгаврын биелэлээр ашиглалтанд орууллаа. За тус ажил маань 2024 оны 12 сарын 27-ны өдөр гэрээ байгуулсан. За гэрээний үнийн дунд нь болохоор тэрбум 287 сая төгрөг. За ямар ажлууд хийгдсэн гэхээр 2023 онд ашиглалтанд орсон 100 авто нэгдсэн эмнэлгийн 6 дугаар давхарт нийт 91 м квадрат талбайд төлөвлөгдсөн байгаа. За 2 ширхэг мэс заслын вакуум өрөө, техникийн өрөө, коридор зэрэг тогтчлолтын ажлууд хийгдсэн байгаа. За тэгээ сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашигласан мэс заслын вакуум өрөө ашиглалтанд орж байна. Сайн бацгаана уу? Ашид бүлдинг компани инженер Эрдэнэ Цэцэг байна. За манай компани нэгдсэн эмнэлгийн мэс заслын өрөөний вакуум тогтчлолт тоног төхөөрөмжийн ажлыг 2024 оны 12 сард гэрээ хийгдээд өнөөдрөөр ингээд улсын комисс ажиллаж байна. Гэрээний хувьд одоо 1.3 тэрбумын ажил байгаа. Үүнээс 1.2 тэрбум нь болохоор улсын төсвөөр 83 саяын орон нутгаас шийдэгдэхээр уг ажлыг хийж гүйцэтгээд хүлээлгэж өгч байна. Энэ ажил маань одоо 2 өрөөний вакуум одоо бактери үрждэггүй хавтангаар бүрэх болон агаар цэвэршүүлэх бүрэн тоног төхөөрөмжтэй хүлээлгэж өглөө.